За энэ 7 хоног бол мэдээж сонгуулийн 7 хоног байсан. Сонгуулийн дүн гарсан. За тэгээд сонгуультай холбоотойгоор маш олон үйл явдлууд болсон байгаа. За мөн Улаанбаатар хот маань Усанбаатар болж хувирсан байгаа. За энэтэй холбоотой мэдээллүүдийг өнөөдөр та бүхэнд өргөнө. Ингээд мэдээлэл эхэлцгээе. За өнгөрсөн 7 хоногт бол сонгуулийн 7 хоног байсан байгаа. За тэгээд сонгуулийн сурталчилгаа бол ерөнхийдөө дуусах эсрэггүй орж исэн чинь хүн намаас сонгогдсон энэхүүд коронавирус туссан мэдэгдсэн байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн төгсгөл үеэр одоо эмнэлгийнхаа одоо балконд ирээс хүмүүстэй ярилцлагч хийлээ, доор нь хүмүүс ирлээ, 9 шидийн юм боллоо. За тэгээд энэ үеэр бас нэгэн асуултыг асуусан байна тэрийг. Hi Mr. Inhot. I'm journalist Bolortoya. May I ask you a question in English? Би англиар зөндөө хариулсан байгаа шүү дээ. Тэр веб дээр байж байгаа. Энэ хөлтсөн боломжгүй үед ийм шоу хэрэггүй. Бид гурван нэр дэвшигчээс гурвуулангаас яг нэг асуулт асуугаад яваад байгаа юм л да. Okay, you could ask, yes. Okay. If you could change one thing in this country, what would it be? I don't think I think if I can change one thing for this time, I want to change vision of Mongolia, because we don't have vision now. We need new vision. We need new leadership. So I believe on it. So this is exactly why I'm going for election. Thank you. Thank you. Thanks for answering this question. Энэ асуултаа одоо болио монголчууд бүр ингэж амар модонтэй if you could change you could ask зич ингэж тэгвэл байхгүй. Би бүр энэ бичлэг үзлээ бүр хөөс гараад ит юм. За яах вэ? Тэгээд ямар ч байсан хариулсан. За энэ хүн бол ямар ч байсан англи хэлтэй юм байна тий. За тэгээд манай Болроман ч гэсэн бас гоё хариуллаа. Тэгээд энэ Мисс Монголигийн бас нэг жоохон арай өөрөөр асуултаа асууж байгаарэ. Тэгэхгүй л эн чинь ингээд цаашгаа ингээд үргэлжлээд бүр ингээд тасралтгүй бүхс улаалт явагдаад байна шүү монголчууд. За тэгээд ямар ч юм басан байгаа. За хүрс үхтээрээс очиж энэ асуултаа асуусан боловч хамгаалалтын албаных нь болрог оруулаагүй. За тэгээд мэдээж ямар хариулт өгөх нь бол ойлгомжтой байсан баха. Тэгээд та бүхэн бас нэг англиар илтгэл тавьж байгааг нь харсан шүү дээ тий. За нэг иймэрхүү юм болоод сонгуулийн сурталчилгаа бол ингээд өндөрлөх тийшээ хандсан байгаа. За тэгээд монголчууд маань нэг зүйлийг бол маш их хүлээж ирсэн. Тэр юу байсан бэ гэхээр ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцэн гэдэг бол монголчуудын хүсэн хүлээсэн дээр зүйл нь байдаг байгаа. За тэгээд ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцэнтэй холбоотойгоор нэгэн хэвлэлийн байгуурлыг хийсэн байна. Нэр дэвшигчдийн халдс мэтгэлцэн, улс төрийн халдс мэтгэлцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг бол ийхүү бүрэн хангасан байтал ийм шинэ нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид энэ удаагийн улс төрийн халдс мэтгэлцээнийг зохион байгуулах ийм боломжгүй болж байна. Харамсалтай байна. Ийм мэдээг та бүхэнд дуулгах гэсэн юм аа. За ингээд мэтгэлцээ явахаргүй болсон. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз маань уг нь энэ мэтгэлцээнийг хийх хуулиар үүрэгтэй байгаа. Гэвч коронавирустай хүн байгаа учраас бид нэр авчирч хийх гэж болсонгүй, очиж хийх гэж болсонгүй гэсэн байна. За тэгээд заавал нэг телевизэн камер байгаад нөгөө хүн ирэх мэрх өстой гинэ. Тэгээ бид нар чинь уг нь жил 6 сарын турш зүүмний бол баг мэрэгчлэнүүд боллоо. Хүүхдүүд маань бол байнга л онлайнаар сургалтуудаа авсан. Уг нь онлайн мэтгэлцээ хийх бол бүрэн боломжтой байсан. Гэвч манайхан хийсэнгүй. За тэгээд оройн клуб хаус дээр нөгөө хоёр нь Эрдэнэ Инхот хоёр нь нөгөө хүрээс үхийгээ мэтгэлцээгээл дуудаал 8000 үзээд бүр жигэн жаггуурсан утгаа авсан юм болсон зөө. Тэгээ бүр сүултээ бүр юу ч болоод байгаа зөө. Бүр сүултээ хүмүүс бүр учрыг ойлгоод тэгснэ тэр клуб хаусын юм ингээд лайв майвч болоо явж байгаа шиг тэгснэ нөгөө хоёр нь хуваагдаад тусдаа мэтгэлцэн ч юм уу яриа ч юм уу нэг юм болсон. За тэгээ манай нөгөө төлөвлөгөөгүй байдал ч ингээд дахиад үргэлж Монголын үндэсний олон нийтийн радио телевизийнхэн энэ асуудлыг бол төлөвлөх ёстой байсан. Дааж байхгүй. Бид нар чинь бүхэл бүтэн жил 6 сарын турш 20-нд байсан коронавирус 1000 гараа яваад исэн. Энэ гурвын нэг нь итгээл хоёр нь гуруулаж өвчлөх магадaltaй байсан. Энийг хинч тооцоогүй манайхаа. Тэгээд бүгдээрээ бараг өвчлөхгүй байж байгаа л ирээл ингээд ярьцлага хийнэ гэж бодсон. Тэгээ нөгөө риск менежмент гэдэг юм бол манай улсын онцгой комиссч
манай үндэсний олон нийтийн радио телевизч байхгүйсэн. Тэгээд анх удаага одоо ямар ч мэтгэлцээнгүй сонгуулийг бид нэр одоо хийхээр болсон байгаа. За нэг ийм дампуу байдалтай ингээд ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлагын хугацаа ингээд дууссан. Тэгээ хүмүүс ингээд бүгд нэг одоо яах юм болоо гэдэг. Ингээд сонгуулийн мэтгэлцээ болчихж байгаа юм уу гэдэг ингээд ойлгомжгүй байдалтай ингээд сонгуулийн сурчлагын хугацаа дууссан байгаа. Тэгээд хөрсөх дарга маань ч гэсэн өөрөө ер нь их мэтгэлцээнд орё гэсэн бодлого байсан юм шиг үлээ. Яг хөө тэнцэнээс ингээд манай дарга орно гэдээ яриад исэн боловч яг үнэндээ бол та бүхэн мэдж байгаа 4 жилийн хугацаанд сайд хийхдээ бол нэг ч удаа яг ямар ч тавилтгүй ярилцлаганд орж байгаагүй. Дандаа нэг бол тавилттай, нэг бол ингээд юм хийж исэн байгаа. Тэгэхээр тэр маань одоо бас үргэлжилсэн болоо гэд хүмүүс бас бодсон. За нэг юм болсон байна. За ингээд сонгуул маань эхэлсэн. Хүмүүс маань өглөөнөөс хойш сонгуулаа өгсөн байгаа. Янз бүрийн сонирхолтой хүмүүс сонгуулаа очиж өгсөн байна. За мэдээж ерөнхий сайд маань за тэгэл нэр дэвшиж байгаа 3 хүн. За ерөнхийлөгч маань бол бүр үдээс хойхондоо очиж саналаа өгсөн байгаа. За тэгэд энэ дунд бас сонирхолтой хүмүүс санал өгсөн байна. Тэрийг үзцгээе. За иймэрхүү байдалтай залуучууд маань бас ингээд гоё өөрсдөө бэлдээдтэй зарим нь ийм юникорнтой овцнууд өмссөн хүмүүс байсан. За дээлтэйг хүмүүс маш олон байсан. За хөгшчүүд маань бол хамгийн гоё ховд дээл хувцсан өмсөд бол сонгуулаа өгсөн байна. Тэгээд энэ тернизавр амар хөөрхөн байгаа зү ингээд бондгоноод ингээд байс гэдэг ингээд те. Тэгээд энэ бол айгүй хөөрхөн байсан миний бодлоор бол те. За ингээд явсан байна. За бас энэ дунд бас олонний анхаарлыг татсан нэг хүн бас сонгуулаа өгсөө. За сонголт ингэж хийдэ. Шууд очиод. Бүхээг рүү очихгүй би цагаан сонгож байна. Цагаан сонголт. Бүхээг рүү очихгүй та бүгд бүхээг рүү очих гэх бах. Би очихгүй хий. Баярлалаа. Долоор энэ. Хөрхэн тамхтай боллоо. Сүнгээр сайн ажиллаж байна. За ингээд манай цэцгээ маань одоо яг сонгуул өгж байгаа цагаан сонголт хийж байгаа процессоо ингээд яг бүгдийг ингээд бичээд явуулсан. За мэдээж олонний танил хүн одоо ингээд лайв хийгээ явж байгаад бол хинт зогсоож чадаагүй бүгд айсан. За гэхдээ дааж энэ нөгөө сонгуулийн тухай хууль зөрчсөн байгаа нөгөө ямар одоо санал өгсөн нь бол ямар нэгэн байдлаар бичлэг болон дүрсийг нь бол авах хориотой байгаа. За тэгээд энэс болоод 10 сая төгрөгөөр торгуулах болсон. Энэ бол 10 сая штэ тэгээд яах вэ? Сонголтынхаа төлөө тэгээд яг хөө яагаад энэ юу гарсан бэ гэхээр нөгөө хүмүүс ингээд нөгөө өөрийнхөө сонголтыг ингэж зургийг авчаад гараад мөнгө аваад исэн юм шиг үлээ. Тэгээд тэрнээс болоод хориулсан байгаа. За манай цэцгээ маань бол энэ өдөржингөө бол одоо маш их ууртай байсан тий. Өглөөнөөс ахвал орой болтол ингээл хүмүүсийг бол цагаан сонголт өгөхөд уриалсан. За тэгээд өөрөө бүр ингээд арга хэмжээ ахвал хүртэл ингээд явсан байна. Тэгээд цагаан сонголт бас өгсөн хүмүүсийн тоо бас нэлээ олон болсон байгаа шүү. Бас ингэж явсан нь тий. За тэгээ оройн сонгуулийн дүн гарсан. За энэ удаагийн сонгуул бол жоохон итвэх муутай байсан. За тэр тусмаа залуучууд бол маш итгэхгүй байсан. За тэгээд оройн сонгуулийн дүн гарсан. За хүмүүс бол шоконд орсон байгаа. Би өвч шоконд орсон. Шууд ингээд 10 цаг өнгөрөөд 10 цаг 15 минутанд бол ер нь хэн ялагч болох нь бол маш тодорхой болсон байгаа. Нөгөө хоёроос бүр ингээд хол илүү тасарсан. Уг нь миний хувьд ч өөргөө дотроо ингээд хоёр дахь гарч болоо гэсэн жижигхэн жигсэн гордлог байсан боловч шууд сонгуулийн баг эхний ингээд мэдээ ирээд за энэ худлаан байна гэд бодсон байгаа. За тэгээд мэдээж одоо Монгол Ардын намаас нэр дэвшсэн хүрээс зүг дарга маань манай дарга болсон. Би таныг дахин шүүмжлэхгүй дарга. Маань одоо ерөнхийлөгч болоход тодорхой болсон байна.
За тэр сүүлд хамгийн сүүлд нэг долоогч орилж байгааг харж уухай чамайг харж байгаа найзаа чамайг угаасаа харж байгаа ойлгох шаардлагагүй. Одоо энэ хүн бол хөөрхий бас дотор бодож байгаа шүү дээ. Би ингээд орилжууд алтан жишээд авчих байх та гэдэг. Тэгээд мэдээж одоо намал болсон долоогч нар бол дүүрнэл байгаа. Тэгээд гэхдээ бас сая хэлж байгаа нь бол үнэ энэ сонгуул бол үнэхээр зардал багтай сонгуул байлаа тий. Ер нь бол гудамжинд бол бараг л одоо том хултаасан хэвлэлүүд харагдсангүй. За баг манад бол нэгийнх нь л одоо сонгуулийн сурчлагын юм орж ирсэн. Тэгээд нөгөө хоёрынх нь бол байхгүй байсан. Үнэхээр одоо бас сонгуул бол ив найртай гэхэд за бас найргүй юм бас байсан юм байна. Гэтэ ямар ч үсэн хужээгээ эрдэж зүйл гарч ирээгүй. Тэр бол энэ Монголын 30 жилийн түүхэнд бол бас онцлогтой зүйл байсан. Баг миний мэдхийн баг сонгуул болгоноор ерөнхийлөгчийн сонгуул болгоноор хужээгээ эрдэж гарч ирдэг байсан байгаа. Тэгээд энэ сонгуулиор бол үнэхээр гарч ирээгүй. Ингээд ийм сонгуул боллоо. За тэгээд ерөнхийдөө хэдүүлээ яг хин нь ямар хувь авсныг бүгдээрээ нэг харцгаадгүй. Монгол Ардын намаас нэр дэвшигч хүрэлцэх 823,326 санал буюу нийт сонгогчдын 67,76%. Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнэ 72,832 санал буюу 5,99%. Зөвхөн электрон твслээс нэр дэвшигч Инхбат 246,968 санал буюу 20,33% саналыг авсан бол цагаан санал 71,937 буюу нийт саналын 592%-ийг эзэлж байна. Юу ямар аимэл юм бэ? Тэр ч одоо бараг 70% санал авсан биз дээ тий. Хүрээс ухгүй. Юу ямар аим. Тэгээ энэ сонгуульд маш олон юмараа бол рекорд дэвтсэн байгаа. За нэгдүгээр хамгийн итвэх мотор сонгуул болсон. Нийт одоо сонгуулийн эрхтэй хүмүүсийн ерөөсөө 59% нь энэ сонгуульд оролцсон байна. Энэ бол одоо 90 оноос хойш хамгийн бага одоо эрсдэлтэй ийм сонгуул болсон байгаа. За бас нэг юмараа одоо рекорд дэвсэн. Энэ болохоор хамгийн өндөр хувьтайгаар ерөнхийлөгч болж байгаа сонгуул байгаа. Ихэнх нь бол дандаа л нэг 50% хувьтайгаар одоо ерөнхийлөгч болдог байсан байна. За Ардсан намын хувьд бол бас түүхэнд бичигдэх юм гарч ирсэн байна. За хамгийн бага саналтай одоо бас сонгуул болсон байна. За та нар сая сонссон баг те цагаан сонголт манай нөгөө цэцгийн урайлаад исэн цагаан сонголт чинь 71,000 хүний санал авсан бол Ардсан намынхаас арай ч хүү гэж нэг 72,000 хүний санал авсан байна. За тэгэхээр ер нь Ардсан намынх маань бас бодохгүй болохгүй болсон байна. За дээрэс нь сонгуулийн ерөнхий ороо бол хүмүүсийг одоо эрдсэн дээр нь бол маш муу ажилласан байгаа. Бараг хүмүүсийг санал өгөхийг одоо өгөхөд уг нь урайлаад эн чинь уг нь бас нэг телевизийн шторк бас нэг халтурдаад хийдэг гэсэн бол энэ сонгуулиор байхгүй. Манай хэд бол өстой нөгөө энэ дээр бол үнэхээр ажиллаагүй, үнэхээр урд ажилтайгаа ухамцаар байгаа таарсан байгаа шүү. За гих мэдчлэн маш сонирхолтой юм дандаа рекордууд ивдсэн сонгуул байгаа. Хүн намынхан бас түүхэн рекордоо бас хийсэн баг гэж бодож байна те. 3 дахь нам байсан шууд 2 дахь нам руу ингээд ороод ирсэн. Хүн намынхны хувьд маш амжилттай сонгуул болсон байгаа. За ер нь бол залуучууд бүгдээрээ л одоо ихэнх нь инх утгыг дэмжиж ийсэн. За ингээд ийм түүхэнд онцлогтой ийм сонгуул боллоо. Тэгээд ерөнхийлөгч болсон хүрс үхтэй дахиад баяр хүргэцгээе. За ингээд сонгуулийн үр дүн гарсан. Тэгсэн чинь сонгуулийн үр дүн гарсны дараа Ардсан нам чинь дахиад 2 байгаа гэдэг нь ойлгомжтой болж ирсэн. Дахиад нөгөө нэг юу лээ Эрдэнэ Ардсан нам нөгөө Женкогийн Ардсан нам гэдээ явж исэн. Яг л одоо нөгөө Ардсан намын дарга одоо хэвлэлийн баг гурал хийсэн байгаа. За тэр үеэр заргийн өнрөө асуулт асуусан. Хөв хүнийхээ хувьд өчигдөр очиж санал өгөхөд ер нь бол та хэнд өгсөн? Ардчлалын төлөө яаж өгөх үү? Ямар байд би сонгуульд оролцох ёстой. Ардчлалын төлөө өгнө гэсэн бодолтой л очсон. Одоо хуруундаар ингээ бэх тавьсан. Хэнд өгсөн юм бэ? Бэх тавьсан. Яг үнийг хэлэхэд би нөгөө их утгад өгсөн юм. Уруул дордооч элэг дордоодгүй гэдэг шиг би Эрдэнэ гойд өгсөн.
бүр ярьж бүр яг хин төгсөн шиг нөгөө юу гэж яг хин төгсөн шиг эрдэнэ гоо төгсөн гэж. Отлайны даам шүү. Отлай чаддгүй юм байна. Манай нөгөө намын гэж. За тэгээд хоёр намын хуваагдал одоо ч гэсэн байгаа юм шиг байна. За ер нь бол ардсан намын одоо ялагдлын гол шалтгаан нь бол ингээд хоорондоо хагарч хуваагдсан байгаа. За энэ хагарал маань одоо стил үргэлжлэх юм шиг байна. За уг нь бол энэ хэвлэлийн баг урал дээр бол одоо ардсан нам нэгдэж нийлэх ёстой гэсэн утгыг илэрхийлсэн боловч цаанаа ингээд дахиад би ардсан намын дараагийн үеэр байгаа шүү. Ингэж болохгүй шүү. Эдгээр ингэсэн шүү. Тэгээд энэ одоо хагаралн цаашаа үргэлжлээд 24 он хүрэх юм бол одоо яг энэ шигээ одоо сая 5% авсан шиг өнөөдөр чинь бас нэг 10 хэдэн судалтай байгаа шүү дээ. За бүр суудалгүйч болох магадaltaй байх шүү ардсан намынхаа. Тэгэхээр энэ сонгуулиас маш сайн ойлгоорой. За тэгээд энэ улс төрийн үзэл санаа гэдэг юм бас ойлгооч тий. Яг үнэхээр барууны нам юм бол барууны нам шиг байгаа чи. Үзэл санаанд дор эрх ашиг дор биш үзэл санаанд дор нэгдэж чи ардсан намынхаа. Тэгээд ямар хөөрхөн эрдэнэ өгөө байна над чи. Завараад гараа удлаа яриад. Зүгээр өгөөгөөд үннээ л хэлнэ шүү дээ. Яад тий цагаан сонголт хийсэн. Эсвэл нэг бодыг дэмцэнгээр үннээ л хэлнэ шүү дээ. Яад. За тийм нэгдэн нийлцээ ардсан намынхаа юм бодцгоо дамраа. За ингээд энэ 7 хоногийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ард санхүүгийн нэгдэл ажиллаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ард санхүүгийн нэгдэлтэй та бүхэн хамтран ажиллаарай. Та бүхэн тэдэнтэй хамт байна. Баярлалаа. Тоочлаа миний буруу биш шүү. Хүчиж яач вэ? Яах вэ? Яалч ч нөөлнө төвчрээ. Бөө стресс амжихгүй штэ ажил өгшөө. Наадгаж би 5-10 минутанд л амжуулсан штэ. Яаж? Ард аппликейшнээр энд судалтай авах, зээл авах, үргэлжлэл бүхий л зүйлээ амжуулж болно. Түл найз татаад өгөөч. Та ард аппликейшн татснаар онлайн зээл, хадгаламж, хувьцаа, крипто валют, онлайн дэлгүүр, төлбөр төлөх бүх боломж гэх мэт олон үйлчлэгийг нэг дор авах боломжтой. Ард санхүүгийн нэгдэл. За манай одоо Баттулга ерөнхийлөгч маань бол одоо шагналын үерийг бол буулгаж байгаа. За тэгээд одоо шинэ ерөнхийлөгч сонгогдсон ч гэсэн одоо стил үерээ буулгасан хിവэрэл байсан юм байгаамаа. Алисагийн мөнх цэцэг нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа зохицгүй сургуулийн баавга Монголын скаутын холбооны хүндэт ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 7-оор Чулууны буян тогтох нийслэлийн ан улдурын 19-р орооны ахмад настан хөдөлмөрийн ойн улаантгийн одонгоор Чимдийн Ядма Говьалтай аймгийн 9 бүлэг бүр ингэн бүр ийм болцсон тий. Бүр ингэн нөгөө Солонгост ингээд нэг өдөржингөө ингээд нэг 12 цагийн турш ингээд нөгөө конвертен дээр ажиллаж байгаа юм шиг хөөсдөө бүр нэг. Шагнал одон гэдэг. Шууд тавиад дараагийнх нь ерөнхийлөгчийн сонгуул болоод тэнцээ хүмүүс хоорондоо алалцаал тий. Тэгээд сонгуул болоо сонгуул нь дуусаад явж исэн гэсэн манай шагналаа өгсөн юурээ. Дараа Үзүүлдэ гар нь ингээ цэврүү өсгсөн байгаа манай хүний тий. Дараа одоо ямар шиг юм бэ? Шагнал дуустдаг юм уу? Ерөнхийлөгч болчиход байгаа шагнал дуустдаг юм уу? Би шагналаа залгаж. Өөр юм бүр ингээ үнэхээр яг дотроосоо яг уур нь хүрээ яг тесрэх гээд байгаа байхгүй тий. Шүн зүүдсэн баг тий. Шагнал үгүй би дахин шагнал өгөхгүй. Би шагнал өгмээргүй. Хүрсэхтэй өгнө. Гэтэ Баттулга ерөнхийлөгчийн бас нэг хамгийн том хийсэн гавьяа юу гэхээр энэ шагналыг ямар ч нэр үндгүй болгосон. Зөвхөн захын үнд талбай ажгаар явж ирсэн юм. Бүхүү атлаас. Амар гоё. Тэр нь бол үнэхээр тий багхгүй шүү дээ. Үнэхээр болоо шүү дээ тийм үсний шагнал бүгд алдарт ихэнхий одон модод утгаа алцаа үг мөгдөхгүй ч юм уу. Өөрөө бүр сүлд ядарсан юм. За
Гэтэ ямар ч үсэн энэ бол бас гавь шүү те. Энэ шагналыг бас ямар ч ерөнхийлөгч энэ шагналыг бас ийм үнцэнгүй болгож чаддаггүйсэн. Тэгтэл манай Батулга ерөнхийлөгч маань үнэхээр үнцэнгүй болгож чадлаа. Тэгээд энэ бол бас том гайхамшиг. Тэгээд 6 сарын 25-нд одоо хөрс өх ерөнхийлөгч маань бол тангаргаа өргөх юм бэлээ. За тэр хүртэл одоо 2-7 хоногийн хугацаа байгаа. Тэгээд шагналыг гардус хэвээр яваар ерөнхийлөгч 2-7 хоног биш. Энэ хугацаад дахиад хэдэн мянган хүнийг бас шагналтай болох боломж байж байгаа. Баярлалаа Батулга ерөнхийлөгч ёо. Шагналын үер буухтаа зэрэгцээд бас Улаанбаатар хотод маань яг жинхэнэ усны үер бас буусан байгаа. За өчигдөр оройноос эхлэн үргэлжлэн орсон төр зүрийн борооны улмаас Ярамгийн гүүрний нөхөн гарцанд их хэмжээний ус тогтоод байна. За яг төв хэсэгт нь ороод ирэхэд бол усныхан гүн яг миний гоёор татж байна. За үчигдээ би гүүр тойроод гараад ирлээ. За энэ талд нь усны төвшин байгаагаа учраас ийм нэг хат машины эд хэрэгслүүд энэ усан ном салаад унчихсан байна. За энэ бол машины хамгаалагч доод талд байдаг хэсэг ингээд тавиад унчихсан. За мөн усын дугаараас 2-3 усын дугаарыг би усан дундахыг нь аваад гараад ирлээ. Хөөс ямар амар сурвалжлага хийдэм бэ те. Дундуур нь ороод ингээл те. Дундуур нь энэ эмхтэй бол энэ сурвалжлага нь бүр гоё болох хэвээр байсан юмны үгээр яг сэлж үзүүлэх хэвээрсэн мөн те. Энэ далалжуулж чинь бас мэлхээ сэлжүүлж шүү манайхаа. Тэгээд дээгүр нь завин мавтай явж үзүүлээд мотор завлаартай нь явж үзүүлээд явал их гоё байх байсан байна. Тэгээд үнэхээр гоё бас сурвалжлага хийж байна. Үнэхээр чин зүрх сэтгэлээсээ тэ амар гоё сурвалжлага. Браво тэ. Хөөргөн тэгснэ буцаад эрэхтэй номеруудыг бариад ирсэн гараад ирж байгаа шүү дээ. Номертэй байсан байх шүү. Хөөргөн. Тэгээд үнэхээр гоё сурвалжлага хийлээ. За энэ гүүр маань бол ашиглалтанд ороод бас нэг удаагүй гүүр байгаа. За тэгээд удаагүй ч гэсэн одоо бас энэ ус зайлуулах шугам ус зайлуулах системийг бодоогүй учраас энэ ч бол маш олон машинууд бас зогссон байгаа тийм зарим машинууд нь ус ороод мотор руу ус ордог ч юм уу тийм маш олон машинууд бас эвдэрл үүссэн. За нөгөө доотлын нөгөө шаврын хаалтмаалтууд нь унсан номерогээс асуудлууд бол зөндөө үүссэн. За тэгэхээр бид нар одоо энэ зам барина гэж одоо нээлт хийгээл яваад идэг. Гэтэл одоо зам маань өөрөө юм ус зайлуулах шугам систем үүсэлүүд иймэрхүү байдал үүсэж байна. За тэгсэн чинь энэний дараах нь дахиад юу болсон бэ гэсэн чинь нөгөө цас чинь юу болсон вэ? Шар усны үер болоод бороо ороогүй байсан ч гэсэн нөгөө сэлбийн гол маань бас үерэлсэн байгаа. Олимпийн гүүр буюу шинэ гүүрний доод замыг үерийн ус зайлуулахаар сэтлээд байна. За учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо усанд автсан юм а. Энэ хороонд байрлалтай хотхнуудын гараж усаар дүүрснээс гадна автозамууд усанд автсан. За үүнээс үүдээд явган зорчигчид явж чадахгүй байна. Энэ зам нь өөр ингээд үерийн даалгын 80% хаачиж байгаа байхгүй. Усаа нэвтрүүлж чадахгүй болохоор энийгээр нэвтрээд энэ нь ингэж нөхөн гарц руу ороод нөхөн гарцны усны парк болон паркын ажуудлын 1.5-ны хүрлэг байнд явж байгаа. Одоо бид энэ уучин даалгуудаа яг даалган маягийн ашиглах зүйл аргагүй болж байгаа. Ингээд зам тавигдаж ирэх энэ чинь ингээд үндсэндээ 20% нь ус гардаг болоод гарч чадахгүй болохоор ингээд халиад байгаа. Хөөргийн мөн сумын азар дарга маань юу гэхээ мэдэхгүй ингээд гайхаал зогсож чинь тий. За гэд. Тэгээд энэ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо гэж яасан зовцсон газар вэ тий. Одоо ганцхан хороог харьцуулагдсан 26 дугаар хороо. За тэгээд бүр амар их хүн амтаа заа 30 мянган хүн ам орсон суудаг. За тэгээд дунд гол зүгээр л хөөрхийн амтан тий ингээд нэг үерлээд үзэх гэсэн чинь дахиад 26 дугаар хороо болчих. Тэгтээ нэг зовсон хороо юм а 26 дугаар хороо гэж. За тэгээд нэг юм болсон байна. Ер нь штэ манай монголчууд маань одоо энэ сэтэлсэн саяны гүүрний доотлын сэтэлсэн зам байна. Энэ гүүр маань өөрөө ерөнхийдөө 30 мянган долларын зээлээр бүтсэн юм гүүр байна. За тэгээд одоо инженерийн шугам шүлжээгээ тооцоолгоогоос болоод ингээд одоо хоёр талд нь ингээд гүүрээ сэтэлж байна. За энэний цаана одоо дахиад татвар төлөгчдийн мөнгө урсж байгаа. За энэнийг хүлээж авсан одоо улсын комисс гэж байгаа. Энэ хүмүүстэй хариуцлага тооцооч. Одоо манай сумын азар дарга маань хөргөө ойлгохгүй хажууд нь зогсож байгаа ч гэсэн уг нь хариуцлага тооцногүй яваад идэг юм аа нөө хөргийн амт. Тэгээд энэ хүн маань одоо энэ улсын комиссийнхантайгаа хариуцлага тооцож зүгээр жирийн аж ахуй нэгжээдэг болохоор ирээд дарамтлахтаа бол их сайн штэ манайх. Ирээл торгон юу яа. За дараа нь өөрсдөө энэ хүлээж авсан замаа
одоо өөрсдөн дээр хариуцлага тооцохдоо одоо хэр байд юм болоо. Энэ хүмүүст хариуцлага тооцож энийг чинь бүгдийн одоо улсаас комисс очиж хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд иргэдийн мөнгө ингээд урсаад ингээд Улаанбаатар маань Усанбаатар болоод байх юм уу? Энд чи одоо ерөөсөө нэг цас ороод нөгөө цасныхын шар усан л ингээд буугаад ийм болж байгаа шүү дээ. Одоо ингээд 7 хоног үргэлжлсэн бороо орох юм бол ингээд бөөндөө ингээд явах нь шүү. Нөгөө түрүүний сэтгүүлч ингээд бөөндөө за манайхаа усны ор цаавал зорж जैन бүгдээрээ сэлд сурыг гэд ингээд. За тэгээд одоо энэ дунд ч одоо цахилгааны шийт мэд орсон гэл одоо хүний амь насанд аюултай үзэгдлүүд бол маш их олон болсон байна. За тэгээд энэ зам бол одоо усрахаг зам болох юм шиг байна. Одоо зуны ихэнх сараас л ингээд үертэй бороотой байх шиг байна. Тэгээд бүгдээрээ бэлдэцгээе. Сэлд сурцгуунууд нь сэлд сурцгаая. Завигуунууд нь завиа авцгаая. Улаанбаатар минь одоо энэ зунжингаа Усанбаатар болно шүү дээ монголчууд минь. За ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэгтээ Идэр их сургуулийн Level Up хэмээх хөтөлбөр бид нартай хамтран ажиллаж байна. За энэ хөтөлбөр маань 12 дугаар ангид төгссөн. За Солонгост сурч боловсрох сонирхолтой хүүхдүүд зориулсан ийм хөтөлбөр юм байна. Энэ хөтөлбөр нь яад юм бэ гэхээр та сурангаа за бас тэнцэнэ ажлын байраар хангагдаад за тэгээд өөрийгөө хөгжүүлэх боломжтой ийм хөтөлбөр юм байна шүү. Тэгээд та бүхэн Идэр их сургуулийн Level Up хөтөлбөрийнхөнтэй холбогдоо. За сонгуул дууссан. За сангийн сайд маань нэг мэдээлэл хийсэн. За ялангуяа сүүлийн нэг жил хагасын хүрээнд хийгдсэн энэ халамжийн чиглэл арга хэмжээ бүгд дууснаа. Хүүхдийн мөнгө болон одоо цахилгаан, тог, ус тийм ээ. Хогны мөнгөө бид тэглэсэн энэ хугацаанд 7 сарын 1-нд дуусна. За мөн олон одоо татварын хөнгөлөлт чөлөөлөлтүүд, торгуул авалгуудаа одоо тэглэсэн тийм ээ. За мөн банкны салбарт одоо уучлал үзүүлж байгаа зэлийн ангиллын ийм асуудлууд дуусна. За ингээд сонгуул дууслаа, бидний халамжиж дууслаа, бидний одоо жинхэнэ нөгөө амьдралтайгаа нүүр тулах цаг ирсэн гэдгийг одоо манай ерөнхий сайд маань хэлсэн. Манайхан ч одоо тэрэнд нэг хуурцсан шүү дээ хөрх хамтд. Оо хүүхдийн зууч өгдгийн бүх юм энэ тэгэлтэй гэдэг. Тэгээд мэдээж энэ бол нөгөө хулганы хавханд байсан нөгөө бяслаг байсан шүү дээ манайхаа. Та нар мэдээгүй юм шиг үү те. За тэгээд бяслагны хугацаа дууссан. Одоо хүнээ сонгуулаад авсан учраас одоо бүх юм чи өгөхөө байсан. За бас энтэй зэрэгцээд одоо Монгол хүмүүс одоо өмчөндөө эзэн болж эхэлж байна. За тэрнтэй холбоотой мэдээ үзье. Гаражийн хувьд бол бид нар бол хууль ёсны дагуу бүх зөвшөөрлийг аваад кадастр зураг бүх юмаа баталгаажуулж авсан үндсэн дээр барьснаас ямар зөвшөөрлгүй бариагүй. Хоёрдугаар одоо энэ хараарай. Энэ та нарыг луудаад авчирсан чинь газрын албагийн цагдаа энэ бүх хүмүүс нь цогтаад алгуулсан. Цагдаа нар бол яг хөтэ тэр цаад дээрээс өгсөн үүрэг даалгавраа биелүүлж гэнэ гэж байгаа. Би бол тэр самын хазар даргаагаа дуудаад ирээ. Тэр үнтэй чи нүрээ хараад ярья. Уцаа залгаад уцаа холбогдохгүй байна. Утсан. Үгүй хичээ нүрээ юу гэж харах юм бэ? Баялагтай эзэн Монгол болж шүү дээ манай монголчууд маань. Баялгаа хурааж авч байна. Эзэн нь болцгоож байна. За тэгээд сонгуулийн дараа энэ хэд ингэсэн гинэ сонгуулийн өмнө болохоор танаа гараж маргаж чи яахчгүй гэж хэлээд тэгээд дараа нь одоо баялагтай эзэн Монгол болцгоосон байна. За тэгээд ерөнхийдөө бол хүний хувийн өмчөнд одоо ингэж халдахыгаа одоо баялагт эзэн болж байна гэж боддгоо одоо болох байлгүй дээ одоо тий. Энэ хүмүүс бол ингэсэн ба гараж бол өгчөө. Зүгээр биднийг хохирлгүй болгочих гэсэн байгаа. Гэтэл үгүй. Зүгээр гараж чинь нураана. Та нар юу хуцаад байгаа? Бид нар наад баялагын чи эзэн болно гэдэг ийм хандлагаар одоо энэ хүмүүстэй ярьсан байна. За яг энэтэй адилхан нэгдүгээр хороо бол за дахиад энэ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо гэд маш олон газруудад ийм асуудал үүсэж байгаа. Уг нь хүмүүсийн хувийн өмчөнд халдгаж байгаа бол ядаж тэр хүмүүсээ хохирлгүй болгоод халдж байгаасаа. Уг нь бид нар чинь арайч дарангуул руу орчиг байгаа шүү дээ тий. Эсвэл сонгуулийн дараа нь шууд дарангуул руугаа орчиж байгаа юм болов уу?
За тэгээд би бас гайхаа сууж байна тийм. Тэгээд ямар ч үсэн энэ хүмүүсийн одоо хохирлыг одоо барагдуулаасаа ягаад гэвэл одоо бид нар чинь үндсэн хуулийн дээр хувийн өмчийг хуулиар хамгаална гэж бичсэн байгаа. Эсвэл бол тэр заалтаа одоо өөрчлөөсөө тий олоолаа байгаа юм чам. Тэгчих юм бол бид нар ойлгож штэ. Өө бид нар угаасаа хувийн өмчгүй оронд амьдарч байгаа юм. Зүгээрээ аа миний бүх юмыг аав. Бүгдийг баялагтай эзэн Монгол болгох гэд явж боломжтой. Тэгэхээр нэг иймэрхүү юм болж байна. Тэгээд сонгуул болсон, сонгуул сайхан болсон. Тэгээд бид нар бас сайхан хүнээ сонгосон. Тэгээд одоо эхний үр дүнгууд маань сайхан гараад эхэлж байна да монголчууд. За ямар ч байсан ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Бид нар ямар ч байсан арчсан одоо сонгуулаа бол сайхан ив найртай ямар нэгэн бослого тэмцэл хэрүүл уруул 9 шүдийн юмгүй сайхан бол хийчлээ. За тэгээ ямар ард түмэн байна. Яг л тэр тийм төр засаг тогтдгоо гэдэг үгний учир утгыг бас маш олон хүмүүс маш сайн ойлгосон болов уу гэж бодож байна. Тэгэхээр ирээдүйд одоо энэ сонгогдсон хүн лүү харааж нүлмэх биш. Илүү энэ хүнийг сонгож байгаа хүмүүсийг бид нэр өөрчлөх нь илүү чухал юм байна шүү гэдгийг бас ойлгосон бахаа гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Энэ 7 хоногийн Амраас Weekly Show өндөрлж байна. Баярлалаа та бүхэндээ. Дараагийн 7 хоногт эргээд уулзцаа. Шинэ тайлбар болсон шүү манайхаа. Өндөр энэ гоё шоу